Сайн байна уу? Үзэгч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За мэдээж үзэгч сонсогчдын манай хувьд бол Батлан даалтын сан гэдэг ямар байгууллага гэдэг талаар асууж байгаа. Батлан даалтын сангийн хувьд бол 2012 онд бол хуулийн хүрээнд үүсгэн байгуулагдсан засгийн газрын оролцоотой ийм байгууллага байгаа. 2013 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл 784 зээлдэгч буюу энэ маань бол иргэн аж ахуйн нэгж байгаа. Нийтдээ 851 зээлд бол 113.8 тэрбум төгрөгийн батлан даалтыг бол гаргасан байт юм аа. Ажлын байрыг дэмжих зээл хүсэгч иргэдийн хүсэлтийг бол 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эхнийхэн зээлийг хүлээж авсан. Үүнээс хойш бол бид одоо өнөөдрийн хүртэл 22 зээлдэгчийн хүсэлтэнд бол одоо батлан даалт гаргахаар шийдвэрлсэн. Энэ нь бол 2.5 тэрбум төгрөгийн зээлд бол батлан даалт гаргахаар бол болсон гэсэн үг. За аж ахуйн нэгжийн байгууллагуудын хувьд тухайн ажлын байрыг дэмжих зээлэнд 500 хүртэлх сая төгрөгийн зээлэнд 300 хүртэлх сая төгрөг буюу 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргах боломжтой. Манай санд өнөөдрийн байдлаар 48 зээлийн хүсэлт ирсэн. Энэ маань бол 6.2 тэрбум төгрөгийн батлан даалт байгаа. За ингээд энэ зээлүүдийг судлах явцад бол 4 зээлийг бол бид одоо судалгаас татгалзаж буцаасан. Энэ маань ямар учиртай буцаалт хийсэн бэ гэвэл ажлын байрыг дэмжих энэ зээлийн хүрээнд маань эргэлтийн хөрөнгө, түрээсийн болон цалингийн зардлыг бол олгох ийм боломжтой байгаа. Гэтэл буцаагдсан 4 зээл маань бол зориулт бусаар буюу одоо шинээр салбар нээх, өөртөө эрхэлж байгаагүй үйл ажиллагаанаас гадуурх шинээр дэлгүүр нээх, үйл ажиллагаа явуулах гэсэн ийм зээлүүдийг бол бид бол судалгаас татгалзаж буцаасан. Нийт батлан даалтын санд ирж байгаа зээлийн 92%-ийг нь бол бид бол одоо дэмжиж шийдвэрлэж байгаа. Түүнээс одоо гадуур одоо иргэдийн маань буруу ташаа ойлголтоор явж байгаа шиг батлан даалтын сан ирсэн зээл болгоныг буцааж ийна гэсэн ойлголт бол өнөөдөр бол байхгүй байгаа. Тэгэхээр батлан даалтын сангийн зүгээс бол одоо шаардлага хангасан батлан даалтыг ямар ч асуудалгүй олгож байгаа гэдгийг бол та бүхэн маань ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бол одоо арилжааны банкуд дээр бол 144 зээл бол хүлээгдэж байгаа. Энэ маань манай санд ороод ирэхэд бол бид бол шуурхалан ажлын 2-5 хоногт олгохоор зээлийн хороог бол зохион байгуулан ажиллаж байгаа. Манай батлан даалтын сангийн зүгээс бол одоо батлан даалт гаргах маань банкнаас ирүүлж байгаа хүсэлтэнд тулгуурлаж гаргадаг байгаа. За банк яагаад ингэж энэ батлан даалтаа зээлийг судлахаас ер нь бол татгалзаж байна. Яагаад банкнаас одоо батлан даалтын санд хүсэлт ирэхгүй байна гэдэг ийм асуудал байгаа. За нэгдүгээр таны барьцаа хөрөнгө бол хангалттай байвал банк бол тэндээ өөрийнхөө их усрээр шийдээ авчиж байгаа. Хоёрдугаарх нь таны хүссэн одоо хэмжээнд барьцаа хөрөнгө нь хангалттай байвал одоо банк бол одоо батлан даалтын санд руу явуулах шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэж байгаа. За түүний дараагийн нэг нь бол одоо огт энэ зээлэнд бол хамрагдаж чадахгүй авахгүй байгаа нь бол одоо таны тухайн жилийн орлого болон банкны зүгээс тавьж байгаа шалгуур үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бол манай батлан даалтын санд эрэлгүйгээр таны зээл бол буцаагдж байгаа. Бизнес эрхлэгчид маань зээл авахдаа зээлийн хэрэгцээ шаардлага, эргэж төлөх чадвараа маш сайн тооцоолж үзээд зээл авах хэрэгтэй байгаа. Энэ удаагийн зээлийн зориулт маань бол түрээс, цалин болон эргэлтийн хөрөнгийг татахад зориулсан ийм санхүүжилт хийгдэж байгаа. Аж ахуйн нэгжүүдээс маань бол одоо маш ихээр асуулт ирж байна л та. Манай дээр бол тухайлбал тоног хөрөмж худалдаж авах гэсэн юм аа, машин худалдаж авах гэсэн юм аа, байр худалдаж авна гэсэн эдгээр зүйл маань боломжгүй. Харин таны хүсэж байгаа эдгээр одоо үйл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө худалдаж авах, тоног хөрөмж худалдаж авах энэ хөрөнгө оруулалтын зээлийг бол зээлийн батлан даалтын сангийн Азийн хөгжлийн банкны зорилттой 1338 гэдэг зээлээр бол та бүхэн энэ санхүүжилтийг бас авах боломжтой гэдгийг үүгээр хэлмээр байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргахад бэлэн байгаа бөгөөд та бүхэн банкаараа дамжуулан зээлийн судалгаанд оролцоорой. Энэхүү зээлийг авснараа ажлын байр маань хадгалагдан үлдэж та бүхний орлого аривч болтугай.